Сайн бацхан үзэгчдээ Ундрахаан мэдээллийн хөтөлбөрийн 5 дугаар сарын 3-ны өдрийн мигмар гаригийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр жил бүрийн 5 дугаар сарын 3-ны өдрийг дэлхийн нийтээр хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг боломжтой. За одоогоос 30 орчим жилийн өмнө анх Африкт сэтгүүлчид энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бол өнөөдрийн хэмжээнд 35 жилийн түүхтэйгээр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Ингээд Ундрахаан мэдээллийн хөтөлбөрийг үзэж байгаа та бүхэндээ дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг дэвшүүлье. Эхний мэдээнд анхаарлаа хандуулна. За өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний баярын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан манай телевизийн хамт олонны зүгээс хишиг өдөр арга хэмжээг зохион байгууллаа. За тус арга хэмжээнд Борголтой яриа болон Ундрахаан мэдээллийн хөтөлбөр эрчүүдийн галт тоогоо нэвтрүүлэхэд аймаг орон нутгийн удирдлагууд нэг өдөр сэтгүүлч зураглаачаар ажилласнараа онцлог байлаа. Энэ лах мэдээллийг одоо хүлээн авч байна. Өнөөдөр буюу 5 дугаар сарын 3-ны өдрийг дэлхийн нийтээр хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулгах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгдэг өдөр юм а. Тэгвэл тус өдрийн хүрээнд Ундрахаан телевизийн хамт олон хэвлэл мэдээллийн болоод тэр дундаа телевизийн салбарын ажлын үн цэнийг бусдад сурталчлан түгээх зорилгоор хишиг өдөр арга хэмжээг зохион явууллаа. Хишиг өдрийн хүрээнд байгууллага агентлагийн дарга нарыг урин Ундрахаан телевизийн нэг өдөртөө танилцуулж телевизийн зүгээс эрхлэн бэлтгэдэг мэдээ нэвтрүүлгүүд дээр зочин сэтгүүлч хөтлөгчөөр ажиллууллаа. Тэгвэл Ундрахаан мэдээллийн хөтөлбөрийн зочин сэтгүүлчээр Хэрлэн Савгазрын дарга Нандин Цэцэг, зураглаачаар Хэлсэн сумын соёлын төвийн дарга Ганч өдөр нар ажилласан бол эрчүүдийн галдгоо нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ган Тулга, Борголтын яриа нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр иргэдийн төлөөлөгч дурлалын дарга Хэрлэн Чулуун нар ажилласнараа телевизийн салбарын ажилчид нэг өдрийн турш хэрхэн яаж ажилладаг талаар нь танилцаж мэдж авсан сонирхолтой өдөр болж өнгөрсөн юм а. Энэ сайхан нэвтрүүлгийг үзэж байгаа зэхэр дэлгэцтэй тоглон сууж үзэж байгаа төмөн олон таа бүхэндээ сэтгүүлчдийн эрхчлөөний өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Тэгээ өнөөдрийн туршид бол би өглөөний 11 цагаас хойш одоо ингээд Ундрахаан телевизийнхаа зураглаачаар ажиллаа. Сонирхолтой байлаа. Надад бол хамгийн их сонирхол татаж би урилгыг их баяртайгаар хүлээж авсан. Тэгээд бас жоохон хүндрэлтэй юмнууд их байдгийн байна. Ер нь бол сэтгүүлчийн ажил гэдэг бол өөрөө нэлээд тийм чамбай байж ээж хүнээс зөв сонгож ээж ярилцлага авах гэдэг ингээд нарийн ширийн юмнууд их байт юм байна. Ямар ч хэлсэн камер удаан бариад гар дээрээсээ бичлэг хийхэд бол хамгийн хүндрэлтэй байд юм байна. Удаандаа тэр камер маань өөрөө хэдийгээр одоо техник технологи хөгжөөд хөнгөн болсон ч гэсэн бас тодорхой хэмжээний жин дарддаг юм байна. За нөгөө талаар бол битэрийн хувьд бол одоо их олон тийм хөгжилтэй явдлаар дүүрэн өдөр байлаа. Энэ бас нэгэн шинэ хуудсыг нээсэн, нэгэн шинэ түүхийг эхлүүлсэн юм сайхан өдөр байлаа. Тэгээд хөгжилтэй юмнууд бол их болсон. За ер нь хамгийн одоо жоохон тийм хэцүү гэж санагдсан юу байсан бэ гэхээр хүнээс ярьцлага авах бол нэлээд хүнд байд юм байна. Нөгөө хүн нь одоо бас өгөхгүй мөхгүй гэдэг ингээд цааргалах, татгалзах тийм юмнууд байд юм байна. Тэгэхээр ерөөсө хүнээ сайн ингээд харж агаад одоо орон нутагт бол бас боломж харагдаж байна. Учир нь бол за тэр хүн л ярьчин та гэсэн хүн дээр очичоод бас зүгээр юм болов уу гэж ингэж бодогдож байлаа. Бид чи мэдээг харахтаа бол их л амархан юм шиг хардаг. Яг ингээд өнөөдрийн нөхцөлд ингээд ажиллахад бол бас их үнэхээр хүнд хэцүү ажилттай юм байна гэж бол бас ойлголоо. Бас ингээд нэгнийхээ ажлыг орлож хийдэг те. Зураглаач гэж зөвхөн зураглаач хийдэггүй, сэтгүүлч гээд бас зөвхөн сэтгүүлч хийдэггүй те. Нэгнийгээ орлож бас ингээд бүх юмд ингээд зэрэг ингээд гүйж ажиллаа амжуулж идэг ийм бас онцлогтой салбар юм байна гэдгийг бас мэдэж авлаа. Хинтээ аймагт анх 1984 оны 5 дугаар сарын 1-нд урагшаа сонин хэвлэгдэн гарч тогтмол болж байсан бол өнөөдөр Ундрахаан телевиз, Хинтээ мэдээ сонин, GT Times сэтгүүл, Хинтээ лайв, Бүргэд телевиз зэрэг 20 гаруй хэвлэл мэдээллийн ажилтнууд ажиллаж байна. Дараагийн мэдээнд анхаарлаа хандуулна. За Хинтээ аймаг энэ онд 4 цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг хийхээр төсөв нь батлагдаад байгаа. За үүний нэг болох Хэрлэн сумын 5 дугаар багийн цэцэрлэгийн өргөтгөлийн барилга шаф тавих хүсэл боллоо. За барилгын ажил 2022 оны 4-р улиралдаа багтаанд ашиглалтанд орно хэмээн удирдлагууд нь онцолж байна.
Хинтээ аймаг 2019-оос 2021 онд нийтдээ 12 цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлыг хийсэн бол энэ онд 7 цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлуудыг хийхээр төлөвлөлт төсөв батлагдаад байгаа лээ. Үүний дотор Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгийн барилга багтаж байгаа юм. Тэгвэл улсын төсвийн 109 тэрбум төгрөгийн төсөв төртгөөр баригдах 50 хүүхдийн өргөтгөлийн барилгын ажил ийхүү эхэлж шавн тавигдаж байна. Барилгын ажлыг Мандалт констракшн хариуцлагатай хувьцаат компани хийж гүйцэтгэх бөгөөд барилгын ажил 2022 оны 4 дугаар улиралд багтан ашиглалтанд орох юм. Цэцэрлэгийн шав тавих ёслол засаг дарга орлогч Бат Зайхан, Хэрлэн сумын цэцэг дарга Шүрэн цэцэг 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ариун Нанар болоод цэцэрлэгийн багш ажилчид эцэг эхийн төлөөллөлүүд оролцлоо. Хинтээ аймгийн хувьд сүүлийн жилүүдэд бас боловсролын салбарт нэлээдгүй хөрөнгө оруулалт хийж байгааг би түрүүнд хэлсэн тийм ээ. Зөвхөн 16-аас 21 оны хувьд бол нэг 74 төгрөгийн хөрөнгө оруулалт. Энэ дотор шинээр барилга, байгууламж, их засвар гэдэг орж байгаа. Энэ дотор бол тэгээд нэг 17 цэцэрлэгийн барилга, шинээр болон өргөтгөлийн барилга хийгдсэн байгаа. За дээр нь 12 сургуулийн барилга бас өргөтгөлтэйгөө 9 дотор баригдсан. За энэ жилийн хувьд бол бас нэг нийтдээ усан төсвийн хөрөнгө оруулалтаар 30 гаруй одоо ажил хийгдэнэ. Нийлээдгүй ажил хийгдэн. Тэгээд тэрнээс бол аймагт хийсэн ажил нь бол 25 ажил байгаа. За тэрний цэцэрлэгийн барилга гэхтүүд энэ Хинтээ аймгийн хувьд бол энэ 22 оны хувьд 4 барилга шинээр баригдана. Бэндэр сумын 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга. За нэгдүгээр цэцэрлэгийн 200 хүүхдийн өргөтгөлийн барилга. Жаргалтаан сумын 50 хүүхдийн өргөтгөлийн барилга. За дээр нь одоо энэ 5 дугаар цэцэрлэгийн 50 хүүхдийн өргөтгөлийн барилга одоо баригдана. За энэ 50 хүүхдийн өргөтгөлийн барилга маань нийт төсөв төрт нь бол тэрбум 85 сая төгрөгийн ийм төсөв төртөөр баригдахаар одоо тендер зарласан аймаг дээр. За энэ Мандалт констракшн гэдэг урд нь одоо Нурулдан сумын 200 хүүхдийн цэцэрлэгийг барьсан ийм компани одоо шалгарсан байгаа. Тэгээ энэ өнөөдөр одоо шалгах ажиллагаагаа эхлээд энэ 4-р улирал багтаад одоо ашиглалтанд оруулж хүүхд төгсчүүдийн маань одоо авах юм боломж нээгдэж байгаа гэж ойлгож байна. Манайх улсын төсвийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтад Хинтээ аймгийн Норилон суманд 200 хүүхдийн цэцэрлэг барьж ашиглалтанд оруулсан байгаа. Энэ жил 5 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын гүйцэтгэгчээр манайх Мандалт констракшн шалгарсан. Гэрээний хугацаа болохоор тухайн ондоо дуусгаар байгаа. Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгийн хувьд одоогоос 60 жилийн өмнө байгуулагдсан бөгөөд өдгөө 50 хүүхдийг суралцуулах багтаамжтайгаар цэцэрлэгийн үйл ажиллагаа явагдаж байна. Цэцэрлэгийн барилга нь анх байгуулагдсан цагаас хойш 43 жилийн дараа энэхүү шинжилэн баригдах гэж байгаа юм. Уг баригдах цэцэрлэгт хүүхдэд зориулсан стандартын дагуу дуу хөгжмийн болоод биеийн тамирын тагмуудыг шийдэж өгснөөрөө өмнөх цэцэрлэгээс ялгаатай байна. За манай цэцэрлэг одоо 60 жилийнхээ одоо хичээлийн жилд сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явагдаж байна. Ер нь цэцэрлэг анх 62 онд байгуулагдсанаас хойш 79 онд Оросын зөвлөлт холбоот улсын тусламжтайгаар баригдсан энэ хуучин барилга маань тэгээд 43 жилийн дараа одоо манайх шинэ цэцэрлэгийн өргөтгөлийн барилга тэгээд тоглох сайхан өргөтгөлийн барилгатай болох гэж байгаадаа их баяртай байна. Хэрлэн сумын 5 дугаар үеийн хамран сургах тойргийнхоо сургуулийн өнгөсний өвгтийг цэцэрлэгтээ одоо бүрэн хамруулах тоглох сайхан энэ өргөтгөлийн барилга маань болоо 50 хүүхдийн өвчин чадaltaй. Дээр нь одоо манай өмнөх одоо хуучин барилга бол хүүхдийн зориулалтын одоо дуу хөгжмийн тамирын заалгүй барилга байгаа. Тэгэхээр одоо ингээд шинэ заалтай 50 хүүхдийн өвчин чадaltaй энэ өргөтгөлийн барилга баригдана. Цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг барьснараа Хэрлэн сумын 5 дугаар багийн сургуулийн өмнөх боловсролын бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна гэж үзэж байгаа юм. Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэгийн одоогийн байдлаар 150 гаруй хүүхэд 24 багш ажилчдаагаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Шинэ цэцэрлэг баригдсанараа нэмэлтээр 50 хүүхдийг сургах чадaltaй бөгөөд нэг шинэ бүлэг нэмэгдэхээр дахин багшийн ажлын байр шинээр бий болох юм а. Ундрахаан мэдээллийн хөтөлбөр ногоон гэрэл цагаан шугам тэмцээн дээрс бэлтгэсэн мэдээлэлээр үргэлжлэн хурж байна. За Хинтээ аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл боловсрол шинжилх ухааны газар Хинтээ аймгийн улаан загалмайн хороо Хинтээ аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас хамтран замын хөдөлгөөний цагаан толгой ногоон гэрэл цагаан шугам тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уламжилтай. За хэдий ковид цар тахлын үед 2 жил хойшлсон бол 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. За тус тэмцээнд 11 цэцэрлэгийн 100 орчим бяцхан сурагчид оюун ухаанаас хорин өрсөлдөж шилдэгүүдээ шалгарууллаа. За тэргүүн байр нь Хэрлэн 7 дугаар цэцэрлэг шалгарсан байна. Сургуулийн өмнөх насны хүүхэд тэдний эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд оролцох, зөв дадал олгох, хэвшүүлэх, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хуулийн мэдлэг, дүрмийн мэдлийг олох үүднээс замын хөдөлгөөний цагаан толгой буюу ногоон гэрэл цагаан шугам тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай байлээ.
Тэгвэл цар тахлын 2 жилийн хугацаанд үнжсэн бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 2-нд зохион байгуулагдлаа. Ерөнхийдөө бол манай Хинтээ аймаг тогтмол таасаа хэллээ. Улсын хэмжээний зохион байгуулалтыг замын хөдөлгөөний цагаан толгой болон ногоон гэр цагаан шугам тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж ирсэн. За цаг үеийн болон ковидын нөхцөл байдалтай холбогдуулаад энэ үйл ажиллагаа маань сүүлийн 3 жилийн хугацаанд ер нь завсардсан байсан. Тэгээд энэ ажлыг зохион байгуулах ганц үндсэн шалтгаан гэвэл улсын хэмжээнд нэгдүгээрт бүх 20 цэргийн дэглэм тавигдсантай холбогдуулаад бүх сургууль цэцэрлэгийн хүрээнд зохион байгуулагч. Гэхдээ ихэвчлэн манай юун дээр статистик дүн мэдээнээс авч үзэх юм бол ковидын нөхцөл байдалтай холбогдуулаад ч тэр юм уу өнгөрсөн онд нэг замтай өрөө осол хүүхэд холбогдсон болол одоо энэ он гарсаар эхний нэгдүгээр удирлын байдлаар 3 хүүхэд өртсөн дүн мэдээтэй байгаа. Үүнтэй холбогдуулаад аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл болон манай Хинтээ аймагт одоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд зөвлөл гэж байгуулагдсан. Дэд зөвлөлийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдэд замын хөдөлгөөний дөрмийн анхан шатны мэдлэгийг олгох зорилгоор Хинтээ аймгийн замын цагдаагийн зохицуулагч нарыг 5 багт нэг зохицуулагч нарыг хуваарьснаар одоо энэ сургууль цагдаагийн байгууллага хүүхдийн эрх ашиг хамгаалах байгууллагууд улаан загалан эднүсийн хамтарсан одоо ийм баг ажиллаж байгаа. Үүнтэй холбогдуулаад энэ тэмцээнийг зохион байгуулж байна. Ерөнхийдөө бодвол сургуулийн өмнөх насны хүүхд гэдэг маань бодвол одоо яг нэг гой тогтоод оюуныхаа хувьд гэдэг юм уу яг сургуульд орохоосоо өмнөх үеэсээ хүн одоо юу гэдгийг хамгаалах бус ногоон гэрлээ одоо ингэж гарна улаанаар зогсон эцэг хийгээч гэсэн та эцэг хийгээ та бүсээ хийгээч гэдэг юм уу те ерөнхийдөө бодвол багаас нь одоо энэ зам хөдөлгөөний мэдлэгийг одоо суур төвшинг одоо тогтоохын тулд хийж байгаа үйл ажиллагаа гэж бодож байна та. Тус тэмцээний Хинтээ аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл ивентэд нь санхүүжүүлдэг уламжилтай энэ удаагийн 2 жилийн дараа болж байгаа тэмцээнд цэцэрлэгийн зүгээс, эцэгхийн зүгээс, орон нутгийн удирдлагуудын зүгээс ач холбогдол ихээхэн өгч ажиллаж байна. За аймгийн эрдэнэ төлөвчдийн хурлын дэргэд одоо гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл маань ажилладаг. Тэгээд салбар зөвлөл бол жилийн эхэндээ бол бид өхөн бас төлөвлөлтөө хийгээд санхүүжилтаа ингээд хуваарилдаг. За энэ дээр бол одоо бид нар бас санхүүжилтийн одоо ийм дэмжлэг үзүүлж байгаа. Ер нь бол яг хөө зөвөр өнөөдөр бас ингээд тэмцээн зохион байгуулж байгаа ч гэсэн өнөөдөр энэ арга хэмжээ сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн маань хувьд одоо бас маш чухал арга хэмжээ гэж ингэж харж байгаа. Хамгийн гол нь тэмцээнээсээ гадна энэ ардталт нь байж байгаа мянган хүүхдүүд ядаж л одоо энэ АБВ-гээ цагаан толгой үздэг шиг яг энэ зам хөндлөн гарахад замын аюулгүй байдал дээр одоо бас яаж өөрсдөө авч харах уу гэдэг энэ анхан шатны мэдгэдэгтүүнийг олох юм одоо зорилготой. Өнгөрсөн жил манай гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөл бол одоо яг энэ хүүхэд хөгжил хамгааллын чиглэлээр бол нэлээдгүй ажил хийсэн. Яг гэвэл одоо сургуулийн орчинд одоо цэцэрлэгийн орчинд за дээрэс нь өөрсдийнх нь амьдарч байгаа энэ дотор байрны орчинд хүүхдүүдийн эрх хэрхэн зөрчигдөж гэнэ үү тэднээс яаж одоо урьдчилан сэргийлэх үү эрх жилийнхаа төлөлтөнд бид нар ямар ажлуудыг хийх зохиолтой гэдэг ийм одоо бас уулзалтуудыг хийж исэн мөн дээрээс нь мэргэжлийн байгууллагууд ч гэсэн хаалтаагаар бид хэлцүүлэг хийсэн. Ковид цар тахлын үед бол одоо хүүхдүүдийн асуудал бол нэлээд одоо анхаарал татваргаар байгаа. Ягаад гэвэл одоо хүүхдүүд нийгмийн харилцаанд орохгүй одоо 2-3 жил болчлоо. Дээрээс нь хүүхдүүд маань одоо ингээд яг одоо нийгмийн харилцаар ингээд ороод эхлэхээр энэ хүүхдүүдийн маань яг сурч байгаа орчин нөхцөл нь одоо яг аюулгүй чадж гэнэ үгүй юу гэдэг. Дээрээс нь одоо гэртээ байх нөхцөлдөө бол ямар ч тэнцвэргүйгээр сошиалаас одоо янз бүрийн одоо бас мэдээллийг авч байгаа. Тэгэхээр бид нар энэ хүүхдүүдийнхаа ирээдүйн харилцаа, хандлага, дээрээс нь эрүүл мэнд энэ хичээлийн хоцрогдлгээд маш олон зүйл дээр бид нар бас анхаарахаас өөр аргагүй. Тийм учраас аймгийг одоо 2022 оныг бол хүүхэд хөгжил хамгааллын жил болгож зарласан. Тэгээ өнөөдөр бид нар бол одоо энэ замын одоо цагдаагийн байгууллагаас ганц шаардж байгаа, хүсэж байгаа юм бол зөвхөн энэ тэмцээнд оролцож байгаа одоо гол биш. Хамгийн гол нь бүх одоо Хинтээ аймгийн тэр сум орон нутаг 18 сумын тийм ээ бүх сургуулийн бүх цэцэрлэгийн хүүхдүүдтэй яг энэ одоо анхан шатны мэдгэдэгтүүнийг та нар сургалтаар өгч чадж гэнэ үгүй юу гэдэг дээр л хамгийн одоо чухал юмыг шаардж байгаа. Тэгээ мэдээж одоо яг хөө мэдээж энэ аян учраас ингээд шалгарсан сургуулиудаас шалгарсан хүүхдүүд маань өнөөдөр аймгийн аваргаар шалгаруулах гэж байна. Аймгийн аваргаар шалгарсан нэг хүүхд маань улсын одоо тэмцээнд явна. Тэгээ үр дүн нь бол одоо ерөөсөө хүүхдүүд маань аюулгүй зам зорчих энэ л асуудал байгаа. Тэгээд өнгөрсөн жилийг бодох юм бол энэ жил одоо 4
энэхүү сарын хугацаанд гэхэд 3 хүүхэд зам тээврийн ослолд одоо өртөчөөд байгаа. Тэгэхээр магадгүй цаашлаад одоо энэ ковид сар талгайгүй болоод ирэхээр өсөхийг байгахгүй. Тийм учраас бид нар хүүхдүүдтэй ч гэсэн мөн дээрэс нь эцэг эхчүүдийн оролцоог бид нар чухалчилж байгаа. Яагаад гэвэл эцэг эхчүүд зам одоо хүүхдэд цэцэрлэгт нь хөрөж өгтөө, сургуульд нь хөрөж өгтөө одоо хөтлөө явж байхдаа энэ ямар гэрлөө, энэ гэрлэр яах ёстой гэдэг энэ анхаарчны мэдгэдэгтүүнийг бас давхар ингээд өгөөд багш нарын хувьд ч тэр эцэг эхчүүдийн хувьд тэр за одоо энэ төрийн байгууллагын хувьд ч тэр ингээд хамтарч одоо хүүхдүүдэд зөв хүн болгож өсгөж хүмүүжүүлэх аюулгүй одоо амар тайван байдлыг бий болгоход одоо гол зорилго бас оршиж байгаамаа. За. Ногоон гэрэл цагаан шугам тэмцээн нийт 7 төрлөөр зохион байгуулагдлаа. Оролцогчдын хувийн бэлтгэл, хувцаслалт, шин санаачлаг, цэцэрлэгийн орчиндөө замын хөдөлгөөний булан, авто зогсоол, самбар зэрэг анхны тусламжийн булан зэргийг шинээр тогтжуулсан шин санаачлаг байлаа. Бяцхан сурагчид нэг өдрийг өөртөө мэдлэг олгож, эцэгчүүд нэг өдрийг бүтээлчээр өнгөрүүлсэн тэмцээн боллоо. Сэтгэл ямар тэмцээнд орох юм ямар юм бэ? Гоё юм. Юу гоё юм? Тэмцээнд оролцоход ярихад гоё байсан. Тийм үү. Чи юу үзүүлсэн тэмцээнд аа? Жүжигэл зүйлсэн. Тэгээд өөр машин унахтаа энэ дээрээ нэг юм гаргасан. Чи сая энэ тэмцээнээс юу ойлгож авсан? Юуны тухай тэмцээн боллоо? Зөв оролцсон. Зөв оролцохтой яаж оролцох вэ? Хүүхдүүд та нар замын хөдөлгөөнд оролцохтой яаж оролцох ёстой лээ? Ээж автагаа хамт явгууны гарцаар гарна. За. Хүмүүсээ замын хөдөлгөөнд зөв оролцоорой. Машин заваар явах байх. Бах өөр ээж автагаа хөдөлтөж явах. За их баяртай байна. Ингээд нийт оролцсон цэцэрлэгүүдээ хүүхдүүд нь бас амжилт хүсье. За манайх өдөрдөмж ирснээс хойш ингээд төлөвлөгөөгөө гаргаад бага хүүхдүүдээ сонгоод ингээд амжилттай оролцсондоо бас их баяртай байна. Нэг зорилгоор нэг сэтгэлтэй ажилладаг манай хамт олонны хүч хөдөлмөр дээрээс нь эцэг эхийн маш их идэх оролцоо бас бидэнд нөлөөлдөг. Тэгээ хүүхдүүд маань ч гэсэн их зүтгэл гаргалаа. Сургуулийн өмнөх насны хүүхдүүд одоо замын хөдөлгөөний дүрмийн талаар сургалт үйл ажиллагааг явуулснаар одоо хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмөө биелүүлж ногоон гэрэл цагаан гарцаар гарна зогс хар яв гэсэн дүрмийг баримтал сурж байгаагаа бас бага наснаас нь хүүхдийн зөв дадал хэмжлийг төлөвшүүлж өгнө гэж үзэж байна. Тэмцээн нийт 7 цагийн хугацаанд ширүүн өрсөлдөж ялагчаа тодрууллаа. 1-р байр нь хэрлэн 7-р цэцэрлэг, 2-р байр нь хэрлэн 10-р цэцэрлэг, 3-р байр нь Борондөр сумын 1-р цэцэрлэг, тусгай байр нь хэрлэн 1-р цэцэрлэг тус шалгарлаа. Тэмцээнд тэргүүлсэн хэрлэн 7-р цэцэрлэг улсын аврах шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа. Дараагийн мэдээ. За Монголын хуульчдын холбооноос жил бүрийн 5 дахь сарын 1-ний өдрийг хуульчдын пробоно өдөр болгон зарласдаг уламжилтай. За энэ өдөр хуулийн байгууллага болоод ажилчид өөрсдийн ажлаа олон нийтэд сурталчлах, таниулах ажлуудыг зохион байгууллаа. За тэгвэл тус өдрийн хүрээнд Хинтээ аймгийн хуульчдын байгууллагаас хамтран нээлттэй хаалганы өдрийг эвт худалдааны төвдөр зохион байгуулснараа онцлог байлаа. Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрийг хуульчийн пробоно өдөр болгон зарлаж Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлсэн байна. Энэ өдөр хуульчид өөрийн ажлын цагийг тодорхой хэсгийг нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаанд зарцуулдаг байна. Тэгвэл тус өдрийн хүрээнд Хинтээ аймгийн хуулийн байгууллагууд хамтран хуульчийн пробоно 2022 иргэдэд хууль зүйн зөвлөгөө өн төлбөргөөх нээлттэй алганы өдрөлгийг эвт худалдааны төвийн гадна талбайд зохион байгууллаа. Монголын хуульчдын холбооноос жил болгоны 5 дугаар сарын 1-ний өдрийг хуульчийн пробоно өдөр болгон зарласан. За 2019 оноос хойш хуульчийн пробоно өдөр буюу иргэдэд үн төлбөргүй хуульцсан зөвлөгөө төсөлцөө үзүүлдэг энэ өдрийг бол уламжлалт болгон зохион байгуулсаар ирсэн байна. За 2021 оны хувьд гэх юм бол ковид сар тахлын улмаас цахимаар одоо иргэдэд зөвлөгөө төсөлж үзүүлжсэн бол энэ жилийн хувьд өвчний дархалт одоо бүрсэнтэй холбоотойгоор бол хуульчид маань иргэдэд одоо бичлэн уулз зөвлөгөө өгч байгаараа бас онцлог болж байна гэж бол үзэж байна. За өнөөдрийн одоо пробоно үйл ажиллагаанд маань Хинтээ аймгийн шүүх прокурор, Атраатын байгууллага, за хууль зүйн үндэсний төв, хууль зүйн туслалцааны төв болон тэмдгээс өрсөн зэрэглэх зөвлөл одоо хамтран одоо ажиллаж оролцож байна. Нээлттэй алганы өдрөлгийг Монголын хуульчдын холбоо, Хинтээ аймгийн цэцэрлэгт хамгийн газар, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хинтээ аймгийн шүүхийн хамгийн газар, прокурорын газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болоод нотариочдын танхим өмгөөллийн төхөрлөлүүд хамтран оролцож үйл ажиллагаагаа танилцууллаа. За өнөөдөр Монгол улс даяар Монголын хуульчдын холбоо, шүүхийн эрхээ зөвлөл, улсын ерөнхий прокурор зэрэг байгууллагууд хамтраад хуульчдын
одоо мэргэжил тустай үйл ажиллагаа промо өдөрлөгийг зохион байгуулж байна. За ер нь хуульч гэдэг ер нь ямар авдагтай гэдгийг би тайлбарлаад өгчээ. За өнөөдөр шүүгчээр ажиллаж байгаа хүн, прокуророор ажиллаж байгаа хүн, өмгөөлөгчөөр ажиллаж байгаа хүмүүсүүд бүгд өөрсдөө хуульч байх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл та бүхний өмнө ажиллаж байгаа шүүгч, прокурор, өмгөөлөгч бүгд цаанаа бол хуульч гэдэг мэргэжил буюу тийм мэргэжилтэй болсон этгээдүүд одоо шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. За энэ хүрээнд бол шүүх бол заашгүй одоо энэ ажиллагаанд оролцож за иргэдэд одоо хуульч гэдэг мэргэжлийн үйл ажиллагааны талаар, за хуулийн үйлчилгээний хүртээмжийн талаар, за энэ ажлын хүрээнд бол иргэдэд шүүгд мэдүүлэх, эрхийн мэдүүлгийн хүрээнд бол энэ үйл ажиллагаанд бол заавал оролцдог байгаа. За энэ хүрээнд бол Хинтээ аймгийн шүүх өнөөдрийн бол хуульчийн промо өдөрлөгч одоо шүүхэд төлөөсөн мэргэжтэнгүүд холбогдох ажилтнаа албаагч нарууд бүгд оролцож байна. Монголын хуульчдын холбооноос зохион байгуулж байгаа нээлттэй өдөрлөг арга хэмжээг хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-1-ийн 6 дахь хэсэг Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 86 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор хуульчдын хувьд бусдаас хөлс авахгүйгээр нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа, иргэний эрх зүйн боловсролыг дэмжих үйл ажиллагаагаа сурталчлах зорилгоор тус арга хэмжээг зохион байгуулж байна. Ингэснээр шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариуч, бусад хуульчид нэгдэн анх удаага хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгч хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм а. Дараагийн мэдээ. За Ундрхан мэдээллийн хөтөлбөрийн 5 дугаар сарын 3-ны өдрийн мэдээллийн хөтөлбөр энэ түрээд өндөрлөж байна. Маргаашийн мэдээллийн хөтөлбөрөөр эргэн уцлаа Турбаяртай өдрийг сайхан өнгөрүүлээрэй.